хичээл маань болохоороо бяцлагаас одоо анхаарал төвлөрөл буюу хүн маань одоо бяцлал хийх гэж байгаа юм байна гэж бити бодоорой. Одоо өдөр тутмын амьдралдаа амраа амгалан тайван одоо ингэж эрүүл байхын тулд ерөнхийдөө бид нэр анхаарал төвлөрөлтөө яаж одоо сайжруулах юм бэ? Юун дээр анхааруул илүү таны эрүүл мэнд болоод бие сэтгэл амар амгалан байх юм бэ гэдэг дээр төвлөрж ярихаар байгаа. Ингээд бидний танилцуулж байгаа одоо бяцлагт анхаарал төвлөрөл гэсэн энэ одоо хэсэг дээр маань за одоо таныг одоогийн байгаа агшинтайгаа тий гүн холбоо холбоо үүсгэж өөрлөгөө одоо өнгөж өөрийгөө одоо би юм бэ би энэ жил хичээлийн жил юу хийсэн бэ ч гэдэг юм уу тий магадгүй эцэгчүүд маань одоо би энэ жилийн турш хүүхдтэйгээ яаж ажилласан бэ гэр бүлийнхандаа ямар цаг зарцуулсан бэ гэх мэтчлэнгээр одоо өөртөөгөө ярилцаж за анхаарал одоо ухамсартай амьдрах дадлаа илүү одоо өндөр түвшинд төлөвшүүлэхэд танд одоо туслах юм бүтэж байх болно. За энэ дэвтрийн хуудсуудаар одоо танд аялахад амьсгалын дасгалууд, за тунгаан бодох асуултууд зэрэг одоо маш олон юм хэрэгслүүдтэй танилцсан. За тэгээд мөн таны одоо дотоод ертөнц рүү хандуулж өөрийгөө ойлгож одоо нээхэд тань туслах болно. За бяцлал буюу одоо анхаарал төвлөрөл гэдэг бол зүгээр нэг үйлдэл биш. Тэгэхээр энэ бол амьдрах ухаан, амьдралын нэг хэсэг мөнөөсөө мөн тэгэхээр энэ нь таныг одоо аливаа мөчийг ухамсартайгаар, зорилготойгоор нээлттэйгээр хүлээж авахад одоо авч амьдрахад чинь одоо туслах болно. За ертөнцид одоо шинэхэн хөл одоо энэ анхаарал төвлөрлийн а, ертөнцид одоо шинээр хөл тавьж байгаа ч гэсэн туршлага одоо магадгүй ийм зүйлийг хийдэг туршлагатай байсан ч гэсэн энэ дэвтэр маань одоо энэ зүйлүүд маань тантай хамт байж өөртөө энэрнгүү зөөлөн хандаж одоо өөрийгөө яаруулахгүй тайван байх агшин бүрийг мэдэрч одоо амьсгалахад амьдрахад хэрэгтэй байх болно. За ингээд бидний бэлтгэсэн одоо анхаарал нь илүү төвлөрсөн ухаалаг тайван амьдрал руу хөтлөх хэсэгтэй минь хамт байгаарай. За тэгэхээр би тэд энэ одоо сэдвийнхаа хүрээнд юу үзэх гэж байгаа вэ гэхээр mindfulness буюу одоо анхаарал төвлөрөл, бяцлалт анхаарал төвлөрөл гэж яриад байна тий. Энэ маань ер нь юу юм бэ? За тэгвэл энэ анхаарал төвлөрөлөө сайжруулах одоо ажлын хуудсууд дээр бид нэр яаж ажиллаж болох вэ? Ямар хэрэгслүүд байх вэ гэх мэтчлэнгээр ингээд та бүхэнд маш хэрэгтэй одоо ажлын хуудсуудыг санал болгоно. Тэгэхээр өөрсдөө энэ дээр өдөр тутамдаа анхаарал төвлөрлөө сайжруулах, өөрийгөө бясалгах, өөрлөгөө өнгөх энэ ажлын хуудсууд дээр ажиллах болно. За мөн анхаарал төвлөрлөө тэгвэл шалгах хуудас би ер нь миний анхаарал одоо ямар байгаа юм бэ? Миний бяцлах чадвар ямар байгаа юм бэ ч гэдэм үү. Би илүү өөрлөгөө өнгөж өөрийнхөө эрүүл мэндийг сайжруулахын төлөө энэ зон юу хийх вэ гэх мэтчлэнгээр энэ шалгах хуудсууд дээр ажиллаж болно. За мөн одоо 7 хоногийн, 14 хоногийн, 30 хоногийн гэх мэтчлэнгээр энэ анхаарал төвлөрлөлөө илүү өндөр түвшинд одоо очиход таныг төвлөрүүлэх ийм челленжүүдийг бидэд хамтдаа ажиллана. За амьсгалын дасгалууд байна. За мөн ухаалаг, ухамсарт эерэг өгүүлбэрүүд бид нар амьдралдаа дандаа болохгүй бүтэхгүй гэдгийг ярьснараа нөгөө юу ярина амьдрал одоо тийм байдаг шүү дээ. Тэгэхээр ухаалаг, ухамсарт эерэг өгүүлбэрүүд буюу батламж үгийг хэлснээрээ бидний одоо сэтгэлгээ яаж өөрчлөгдөх юм бэ гэдэг дээр мөн хүснэгтээр ингэж хөтөлж танд дадал олгоход туслах болно. За мөн өдрийн тэмдэглэл болон амьдралын зорилготой ер нь миний амьдрал ямар а, би юу зорж байгаа зорилготой хүрэхин тулд ямар зорилтууд тавьж байгаа гэдгийгээ эргэж харахад тань манай энэ хичээл маань туслах болно.